Говийг усжуулах, за орхон анги хэрлэн тоон усны мега төслүүд гэж яриад бид нар одоо жил гаруй боллоо. 2025 оны төсөвт юу ч тусгагдаагүй. За энэ удаа бид нар ямар хуулийг баримталж байна вэ гэвэл төсвийн тухай хууль. За төсвийн тухай хуулинд бол 5-1 дээр төсөв нь улсын болон аймаг нийслэл хотын хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дараах зарчмыг баримтлана гэж хариуцлагатай байх ёстой. За улсын хөгжлийн төлөвлөгөөнд суурилсан байх ёстой гэж байна. За тэгэхээр энд Монгол улсын 2024-өөс 28 оны засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, за 2026 оны хөгжлийн төлөвлөгөө улсын хурлын 48 дугаар тогтоолтой. За энд говийг усжуулах төслийн нэгжээр өнгө цагаан бургастай төслийн тээзүү зураг төслийг хийхэд 44 тэрбум төгрөг төлөвлөсөн. Иннээс 13.5 тэрбум төгрөг төлөвлөсөн байсныг 2026 оны улсын төсөвт юу ч орж ирээгүй. За тийм учраас эдийн засгийн хөгжлийн яамн дээр байгаа зураг төсөл тээзүү гэсэн зориулттай 40 тэрбум төгрөгнөөс 9 тэрбум төгрөгийг бууруулж өнгө цагаан бургастай төслийн тээзүү зураг төсөвдөр шилжүүлэх ийм зарчмын зөрүүтэй саналыг гаргасан. За холбогдох сайттай эдийн засгийн хөгжлийн сайттай ярилцаж одоо зөвшөлтсөлд хүрсэн. Үүнээс өмнө төрийн ордонд 2 удаа энэ төсвийн тухай, говийн цөлжилтөд тэмцэх тухай, усны тээзүүгийн тухай бид нар 2 удаа хилцүүлэг хийсэн. Хамгийн сүүлд байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороон дээр хийсэн. Тийм учраас энэ дээр бол аль аль нь ойлголцолд хүрсэн. Сангийн яам мэдж байгаа, эдийн засгийн хөгжлийн яам мэдж байгаа, байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам мэдж байгаа. Тийм учраас эрхэм гишүүдээ жил болгон улсад 1.7 их наядын төсөв төвлөрүүлж байгаа Өмнө Говь аймаг, 10 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлж байгаа Дорно Говь аймаг, зөвхөн замын удас сүмгэхэд 200 гаруй тэрбум төгрөгийг төсөвт оруулдаг говийн бүсийн өнгө цагаан бургастай төслийн тээзүүг дэмжиж 9 тэрбум төгрөгөөр төслийн арга хэмжээг санхүүжүүлэх зарчмын зөрүүтэй саналыг дэмжиж өгнө. Энийг говийн бүсийн гишүүд Сэдвэрж, Мөнхбат, Ганбаатар, Эрдэнэ, Өрөм миний бие гаргаж байна. Наранбаатар гишүүн уучлаарай.